өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлаж байгааг хэлье. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс нээлттэй нийгэм форумаас улам цогцоо хамтран зохион байгуулдаг хүний эрхийн сэдвт олон нийтийн лекцүүд бол ингээд цуврал болгон зохион байгуулдаг боломжтой. Тэгэхээр энэ лекцүүдээр бид нэр болохоор тухайн одоо үед чухалчлагдаж буй хүний эрхийн зарим асуудлуудыг онцолж авч үзээд энэ чиглэлээр мэрэгсэн одоо судлаач эрдэмтэн болон одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тэр хүмүүсийг урьж авч ирж одоо тухайн хүмүүс өөрсдийнхөө судалгаа үйл ажиллагааныхаа үндсэн үйлчлэгээ танилцуулж бас олон нийтэд санал бодож солилцох тэр боломжийг бас авч үздэг утгаараа одоо хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн судалгаа хийх, хүний эрхийн тухай одоо мэддэг ойлголтыг түгээнэл хэрэглэх чухал ажил хөдөлгөөнтэй ийм арга хэмжээ болдгоо гэж үздэг. За тэгэхээр энэ удаагийн маань өнөөдрийн лекцийн сэдэв болохоор соёлын эрхийн ач холбогдлоо гэсэн ийм сэдэв байгаа. За лекцийг бол Монголын өмгөөлчдийн холбооны өмгөөлөгч за хууль зүйн ухааны доктор Ч Амар Баяр бол танилцуулахаар байгаа. За би тэгээд бас лекц эхлэхээс өмнө та бүхэнд илтгэгч энэ Амар Баярыг товч танилцуулъя гэж бодож байна. За Амар Баяр болохоор Орчин холбооны улсын их сургуулийн Орчин холбооны улсын эрх хүүгийн техникийн сургуульд суралцаж хууль зүйн ухааны магистр зал хамгаалсан. За мөн 2013 онд Орчин холбооны улсын Саратов их сургуульд бол үндсэн хуулийн шүүхэд хүний эрхийг хамгаалах сэдвээр хууль зүйн ухааны докторийн ажлаа хамгаалсан байгаа. Докторийн зэрэг хамгаалсан. За тэгээд Отхон техник сургуулийн багш болоод бусад банк санхүүгийн байгууллагуудад хуулийн зөвлөлт, хуулийн албаны дарга хийж байсан. За мөн соёл спорт аялал жуулчлалын яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газраас ажиллаж байсан. За мөн одоогор Монголын өмгөөлчдийн холбоонд өмгөөлж ажиллаж байгаа ийм хуульч хүн байна. Тэгэхээр энэ түрүүн бас би хэлсэн тийм өнөөдөр маа лекцийн ач холбогдол сэдэв болохоор соёлын эрхийн ач холбогдол гэсэн ийм зүйл байгаа. Тэгэхээр одоо бас хүн бүр нийгмийн амьдрал оролцох явцдаа хүний эрхийн түгээмэл тунхаг болоод бусад олон улсын гэрээ хөрөмж заасан эрхийг хэрэгжүүлэх тэр дундаа хүний хөгжлийн асуудалтай соёлын эрх хэрэгжүүлээний асуудлаас их их холбоотой юм а гэдэг зүйлийг бол лекцийнхаа өрөөндөөс гаргаж танилцуулахаар бэлдсэн байгаа. Ингээд та бүгдийг Амар Баяр хуульчийн лекцийн тавтаа морилж сонсож лекцийн төгсгөлтнөөс өөрсдийнхөө асууж лавлах тодорхойлсон зүйлүүдийг асууж идэвхтэй бас нээлттэй орсноо гэдэгт найдаж байгааг хэлье. Ингээд Амар Баяр таныг урьж байна. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За соёлын эрхийн асуудал ач холбогдол гэсэн сэдвийн хүрээнд өнөөдрийн нэг цагийн асуудал яригдана. Энэ дээр би юуны төрөнд бол та бүхэнд хэлэхэд бол соёлын эрх бол өөрөө хүн болгон тулгамддаг маш түгээмэл хэлбэртэй эрх учраас та бүхэнд ямар нэгэн байдлаар соёлын тухай ойлголт бол буусан гэдэг би ойлголттой явж байгаа. За тэгээд соёлын эрхтэй холбоотой асуудалд ярихдаа би нэг хоёр үндсэн системийн хүрээнд яригдана. Юуны төрөнд эхний хүрээнд бол би соёлын талаарх үзэл номлол болон орчин цагт тавигдаад байгаа судалгааны асуудлууд. Хоёр дахь нөхцөл дээр нь гэх юм бол соёлыг хамгаалж байгаа эрх зүйн тогтолцоо, эрх зүйн механизм Монгол улсад болон олон улсын системд за эцэст нь гэх юм бол соёлын эрхтэй холбоотой нэгэн дүгнэлтийг гаргаж ирэхийг зорьсон юм. За соёлын эрх гэдэг ярих юм нь бол мэдээ соёл гэдэг асуудлыг бол бид нар нэлээд түлхүү ойлгох ёстой байх гэж бодож байгаа юм л да. Бид нар бол соёл гэхээр их сурвалж тал руугаа бид нар хөөгөөд хараад үзэнгүүд чинь Монголын үндсэн нууц товчон дээр хүртэл соёлын талаар асуудал бол байдаг юм. Тэрэн дээр юу гэж байдаг вэ гэх юм бол өөлийн өнчин хүүхдүүдэд соёх гэдэг ойлголт байдаг. Соёх гэдэг нь болохоор сурч боловсруулах, өсгөх гэсэн санаа, ургаж төлжүүлэх гэсэн санаа яваад байгаа. Тэгэхдээ орчин цагт бол соёлын тухай ойлголтыг бол ямар байдалд авч үздэг вэ гэхээр түүхэн үеийн шин чанарыг тодорхойлох. За эртний соёлч гэдэг юм уу, дундад зууны үеийн соёлч гэдэг юм уу. За мөн тодорхой бүлэг үндэсний шин чанар байдал. За тодорхой бүлэг үндэсний шин чанар байдал гэдэг нь Монгол үндэсний соёл, саатны соёл. За эсвэл өөр улс орон, эсвэл оюутан соёлч гэдэг юм уу. Бүлгийн асуудал дээр яригдсан. Дараагийн нөхцөл дээр нь амьдралын ба өөр гэсэн онцлогт амьдралын бас өөр онцлогтой үйл ажиллагааны хүрээний шинж байдал. За энэ дээр болохоор юг хамаатуулж ойлгож байгаа улс төрийн соёл, уран бүтээлийн соёл, хүний оюун ухааны амьдралын орчин хүрээ гэсэн өргөн утгуугаар бол хэрэглээд байгаа. Та нар анзаарч харж байгаа үстэй. Дандаа соёлыг ярьж байгаа нөхцөл байдлууд дээр бид нар бол бүлэг хэсгийг бол аваад байгаа дандаа. Эртний соёлч гэдэг юм уу? Эсвэл үндэсний байдал ч юм уу, тэ?
саяын тэр бүлгийн хүрээнд яригадаад байгаа асуудлыг бол орчин цагт бол бүгд харж явж байгаа. За өнөөдрийн төвшөнд бол соёлтой холбоотой асуудал маань бол хамгийн өндөр төвшөнд судалгахын бол хэрэглэж байгаа шинжилгээ ухаан бол антропологи, соёлын шинжилгээ ухаан, соёлын антропологи гэдэг шинжилгээ ухаан яваад байгаа. Бид нар хууль зүйн шинжилгээ ухаан дээр бол антропологийн хавсралт байдлаар бол ашиглаж болох хэрэгэлдэг энийг. Тэгээд энэ дээр бол антропологийн шинжилгээ ухаан дээр бол соёлыг юу гэж тодорхойлж авч явдаг вэ гэхээр тэдгээр бол өнөөгийн нөхцөлд байгаа 500 гаруй соёлын тодорхойлолтоос зайлс хийгээд энэ бол одоо тодорхойлж хэлэх бол аргагүй бол тарж штэ 500 гаруй тодорхойлолтоос зайлс хийгээд соёл гэдэг нь бол хүний хийсэн бүтээсэн бүх зүйлийг соёл гэж ойлгож байгаа. Бидний өдөр тутмын үйл ажиллагаа маань бүгд соёлтой холбоотой л гэсэн асуудал гараад ирсэн. Энэ дээрээс тулгдах нь. Энэ ойлголтыг бид нэр ингээд хараад үзэхээр хийсэн бүтээсэн бүх зүйл соёл юм болвол сайн ч байсан, муу ч байсан соёл гэхээр уламжлалт Монгол улсын үндэсний соёл гэдэг нэг ойлголт байгаа шүү дээ. Тэр хандлагаас бол өөр болоод ороод ирдэг. Үндэсний уламжлалт соёлын хандлага нь юуг тодорхойлж өгдөг вэ гэх юм бол сайн сайхан зүйлийг авч үлдэж байгаа зүйл маань соёл юм а гэдэг ойлголтоор хараад идэг байхгүй юу. Гэтэл хүний хийж байгаа үйлдэл болгонтойгоо холбоотойгоор энэ соёл маань өөрөө төлөвшөж явж идэг. Янз янзын тохиолдлуудыг бол харж болно л да. Бидний хөвсөн өөрчлөлтийн хувьд дүнд хараад байдаг бидний амьдралд хамгийн тулгаж байгаа би жишээ нь хөрөм гэж та бүхэн хөрөмд бол оролцож ирсэн байх монголчуудын. Та нар хараарай. Янз бүрийн соёлын элементүүд бол түн дээр бол тусаж байгаа. Хар цагаан хувцс өмссөн илэрхийлэл нь бол одоо католик ч юм уу талаасаа. Тэгээд тэрнээс цаашаа хөгжиж байгаа хөгжлийн одоо тэр цэцэг шидэж яах шиг тэр одоо өөр одоо юу маш олон соёлын элементүүд бол байгаа. Энэ маань магадгүй тодорхой түүхэн хөгжлийнхээ явцад бол үлдэх, зарим нь бол үлдэхгүй. Улс үндэстэн үүнийг бол өөртөө шингэн авч явж байдаг. За хууль зүйн шинжилгээ ухаан бол соёлыг бүтээхэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл болохын хувьд соёлыг хэрхэн түүхийн нөхцөлд хэлбэржүүлж авч явж исэн гэдгийг бол бид нар бол харах хэрэгтэй бол тарааддаг. Харин нөгөө саяын түрүүчийн хилээд идэг нөгөө зайлшгүй хүмүүсийн хийсэн зүйл соёл гэдэг антропологийн шинжилгээ ухааны талаас нь бол соёлд бол нөлөөлөхийг бол хүсдэггүй. Хэрвээ соёлд нөлөөлөд бид нар оролцоод соёл ийм байх ёстой гэдэг асуудлаар ярилцаад явах юм бол соёлын судлагдах нь бол өөрөө замаа хаачдаг байхгүй энэ дээрээс. Одоо бид жишээ нь янз янзын юм ярьдаг л да. Одоо дархтуудтай ч юм уу уулзсангуудаа танаа дархтын соёл дотор ийм элементүүд байна. Та нар ийм хийх ёстой гэдэг асуудлыг бид нар хилээд өгч шүү дээ. Антропологийн шинжилгээ ухааны талаас. Тэгэнгүүт тэр хүмүүс бол ямар байдлаар хардаг вэ гэнгүүт дараа нь уулзахад бол миний ярьсныг буцааж ярих жишээтэй асуудал үүсгэнэ. Яагаад вэ гэхээр би чинь таны хэлж байгаа шиг дархтын ийм соёлыг мэддэг хүн шүү дээ гэдэг юм ярьж байгаа. Гэтэл тэр соёл маань бол он жилийн хугацааны туршид бол өөрчлөгдсөн зүйл байдгийг нөгөө хүн маань бол гаргаж ирэхээс илүүгээр заавал судлах бус хүмүүстэй тааруулсан байдлаар бол харьцах гэдэг. Гэтэл соёл маань тийм зүйл биш, өөрөө он цаг хугацааны туршид хөвсөн өөрчлөгдөж тогтдог зүйл бол таарж байгаа. За Монгол улсын төвшөнд бол соёлд бол хамгийн их нөлөөлж авч явж исэн зүйл гэхэд бол өнөөдрийн төвшөнд бид нар ярьж байна л да. Одоо уламжлалт соёл бол маш ихээр өөрчлөгдсөн. Энэ бол заавал байх ёстой зүйл нь ийм байлаа гэж ярих учир дутагдaltaй зүйл болсон. Яагаад тэгэхээр за өнгөрсөн 100 жилийн түүхийг бол бид нар харж байгаа юм л да. Соёлд хамгийн их нөлөөсөн хууль зүйн шинжилгээ ухаан маань яаж хувьсаж өөрчлөлөө энэ соёлыг. 11 онд хувьсгал яасан. Үндэсний чөлөөлөлт тий? Хувьсгал. Тэрний дараа жам ёсны хим хэмжээ гэж тэр хүртэл бол бид нар бол жам ёсны хим хэмжээг бол аваа явж исэн байгаа. Жам ёсны хим хэмжээг норматив хим хэмжээнд шилжүүлсэн хамгийн том баримт бичиг болж байгаа 1924 оны хууль гарч ирсэн. 24 оны хууль нь бол Европын соёлын элементүүдийг өөртөө шингээсэн байдгийг анзаарч харуул. Шингээсэн байсан бөгөөд энэ ч утгаараа Европын улсуудад бол хүмүүсийг сургах, боловсруулах, соёлын үрийг бол Монгол нутагт бол тарихын тулд арга халтмуудыг хийж исэн. Өнөөдөр би өчигдөр ч гэсэн би харж байлаа нацаг дээр 110 жилийн ой болж ингээд. Тэр дээрхэд бол гарцаагүй энэ 24 оны соёлын үрийг тарихтай холбоотой алхмуудыг бол хийж исэн байдаг. Энэ үе маань явсаар хагаад 1936 онд бол нэлээд хүчтэй өөрчлөлт орсон байдаг. 36 оноос эхлэж бол үндэсний энэ соёл гэдэг зүйл маань өөрчлөлт орохгүй болохгүй. Яаж өөрчлөлт болохгүй гэдгийг асуудал нь бол сэхэтнүүдийн дунд өөрчлөлт оруулах. Үндэсний бүлгийг өөрчлөлт оруулах гэдэг алхмаараа 1940 онд дараагийн үндсэн хууль гарч иртэл бол явагдсан байдаг. 1940 оны үндсэн хууль гарч ирсэнд бол цэвэр коммунист буюу социалист хамтын нийгэмдгийн орнуудын ижилхэн утга агуулгатай үндсэн хууль гарч ирсэн. Энэ бол соёл нөлөөсөн хамгийн том зүйл болж өгсөн. Бид нар энэ зүйлийг гаргаж тавьсан нь бол цааталтаа маш олон зүйлийг бол хүсэж ирсэнтэй холбоотой байдаг. Нэгдүгээр гэх юм бол ард нийт бол
дэлхийн нийтийн бол хөгжилтэй бол нэг алхамд нийцэх. Хоёрдугаарт нь бол тусгаар тогтнол гэдэг ойлголтыг бол бид нар заавал энэ соёлтойгоо холбож авч явах хэрэгтэй байна гэдэг ойлголтыг харж ирсэн байт юм. За хоёр дахь хамгийн том хүчтэй нөлөөсөн зүйл нь гэх юм бол 1990 оны соёл. 90 онд бол Монгол улс ардсан дэглэмийг бол сонгож авсан. Ардсан дэглэмийг сонгож авсан үедх соёлын төрлөг дээр бол бид нар өнөөдрийн Америкийн соёл гэдэг ойлголтыг бол бид нар өөртөө шингээхийг үзсэн байгаа. Тэгэхээр та нар анзаарч харж байгаа биз? Өнөөдөр л үндэсний соёл гэдэг ойлголтыг яриад байгаа зүйл биш. Тэр маань өмнө нь бол хэрхэн өөрчлөгдөд яваад байсан асуудал бол яригдж байгаа. 90 оны соёлтой холбоотой асуудал дээр бол ямар асуудал гарч ирсэн бэ гэхээр 1993 онд Америкийн төрийн нарийн бичгийн дарга Монголд бол айлчилсан байдаг. Тэр айлчилсан айлчлалынхаа явцад бол Монголд бол нэг соёлын бол нэг зүйлийг бол соёлын хүрээнд бол тулгаж өгсөн байгаа бид нар дээр. Та нар ардсан дэглэмийг сонгох ёстой байсан. Мөн чөлөөт эдийн засагтай болох ёстой. Ард нийтийгээ бол Европын соёлтой дүүцүүлж авчихвал гэсэн шаардлагыг тавьсан. Энэ шаардлагынхаа хүрээнд дээр энэний цаатлын ач холбогдол нь юу вэ гэвэл бид нар нэг ритмээр ярих ёстой бол тарж байгаа юм л да. Бие биенийг ойлголцод хүрэхгүй байгаад байгаа байхгүй юу? Социалист хүмүүжлээр орж ирсэн соёлын төвшин тэр арчилсан хүмүүжлээр олж ирсэн соёлын төвшин хоёрын хоорондох ойлголцол өөртөө нэг төвшөнд хүрч чадахгүй байсан. Энэ асуудлыг бол тулгаж өгсөн байдаг. За тэгээд өнөөдрийн бол бид нар 90 онд тавьсан суурь маань бол ямар бат бөх суурь байваа гэдгийг бол өнөөдрийн төвшөнд бол бид нар харж ил байна л да. Магадгүй бид нар эргээд ингээ хараад байхад өнгөрсөн 100 жилийн хугацаанд тавьжсэн соёлдоо Монгол улс шиг хамгийн хүчтэй, өөрчлөлттэй ямар нэгэн суурь болгож харахгүйгээр хандж исэн улс бол байхгүй юм шиг харагддаг. Гэхдээ энэний цаад ач холбогдол нь юу вэ гэвэл үе үеийн төрийн тэргүүнүүд Монгол улсын барьж исэн төрийн хар харьцааны бодлогоч байсан байж магадгүй соёлыг бид нар бол хоёр дахь төвшөнд тавихаас өөр арга байгаагүй. Тэр гадаад улсуудтай бид нар тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд бол бид нар та нартай адилхан соёлтой бид нар одоо тэр Орос зөвлөлт холбоот улс ч юм уу те бид нар адилхан соёлтой хүмүүс та нар ингээд хараа. Бид нар та нарын ийм юмыг бол бид нар хийдэг адилхан соёлтой. Америкийн буюу энэ Европынханд болохоор бид нар бас та нартай адилхан соёлтой. Магадгүй 93 оны би тэр үе процессыг бол санаж байна. Монгол бол мэдээллийн нээлттэй хувьсгалыг оруулж ирж исэн MTV ч гэдэг юм уу мэдээлэл оруулж ирснээр Европын соёлыг бол тэр чигтээ бидэд тулгаж өгсөн. Европ одоо Америкийн соёлыг ч юм уу. Бид нар тэр дээрээс бол шинэлэг зүйл болсноор бол тухайн үед ус боож исэн хүмүүс бол бүгд тэрийг бол маш шууд хүлээж авч исэн байхгүй тэрийг. Одоо тэгвэл энэ үе дээр бид нар энэ американизмыг аваад бид нар даруй 26 жил болчлоо. Тэгвэл энэний дараа бид нар одоо ямар алхмаар явах вэ гэдэг нь өнөөдрийн бидрээс хамаарах бол таарад идэв. За тэгээд өнөөдөр бол бас нэг нийгэмд дэлхийн нийтэд гараад байгаа бас нэг соёлтой холбоотой нөлөөлөхөөс нэг хүчин зүйл нь болохоор даяаршлаас ер нь татгалзах тийшээ хандлага руу хүмүүс бол очиод байгаа. Даяаршлаас татгалзах хэмжээ. Даяаршлаас татгалзах тийшээ очиж байгаа хандлагын хамгийн том шалтгаан нь юу вэ гэх юм бол nation state буюу үндэстэн улс гэдэг тодорхойлолт руу очиод үндэстэн байхын тулд хэн байх вэ гэхээр тухайн улс, тухайн хүн, тухайн иргэн те мөн тухайн үндэстнийг тодорхойлсон бүх зүйлсүүд бол гараад ирж байгаа энэ дээрээс. Энэ дээр бас нэг юм сонирхолтой юм ажиглагдаад байгаа нь тэгэхээр Азийн аль ч улсын хүмүүс байж болно. За хятад хүнч байд юм уу, монгол хүн хоёрын хооронд. Бидний хооронд ганцхан л ялгагдах зүйл байгаа. Бидний соёл л байгаа. Тэгэхээр бол энэ соёл гэдэг юм маань бол nation state-ийг тодтогох би нэг хэд хэдэн зүйлийг бол тодорхойлж сайн хэллээ л дээ. Тусгаар тогтнол. Тэ? Хоёрдугаар гэх юм бол үндэстэн state гэдэг тэ байгууллага улс. Энэ ойлголтууд маань өөрөө үндсэн хуулийн шинжилгээ ухааны судалдаг зүйлс байдаг. Тусгаар тогтнол бүгд найрамдах улс гэдэг юм уу тэ? Энэ байдлыг бол оруулж ирсэн байдаг юм аа. За тэгээд өнөөдрийн төвшөнд соёлыг бид нэр ямар байдлаар тодорхойлж харж байна вэ? Монголын өнөөдрийн төвшөнд бол соёлтой холбоотой асуудлыг ярьж байгаа хүмүүс бол дан ганцхан соёлын элементүүд хэлбэрийг бол дан ганцхан барьж яваад байгаа. Маш олон зүйлүүд одоо соёлын талаар ярьж байгаа нэг хэсэг нь бол урлагийг бол соёл мөн гэж яриад байдаг. Нэг хэсэг нь болохоор шашныг бол соёл мөн. Нөгөө хэсэг нь юу гэж яриад байна гэх юм бол соёл гэдэг бол үндэсний соёл. Тэрнээс өөр зүйл биш ээ юм байна. Тэгэхээр тэрний гадна үлдээд байгаа элементүүдээ бид нар яах вэ? Төрийн бодлогын төвшөндөө ч гэсэн бид нар бол ийм асуудлыг бол гаргаж тавиад яваад идэг.
За би нэг имийг 2 дахь юу руу орохоос өмнө болохоор 2001 оны 11 сарын 2-ны өдөр ЮНЕСКО-гоос гаргасан соёлын олон талт хэлбэрийн талаарх түгээмэл тунхаг бичиг гэдэг ойлголтыг та бүхэнд танилцуулъя гэж бодож байна. Үүн дээр бол дараах зүйлсүүдийг тусгаж өгсөн байт юм. Энэ нь болохоор өөрийн гэсэн онцлог шинж бүхий нийгмийн болон нийгмийн бүлгийн бодит зүйлсийн цогц болох. Үүндээ оюун санаа, материаллог, оюуны үнэт зүйл, сэтгэлийн хөдлөлийн өөрийн гэсэн онцлог шинжүүд гэж байна. Эдгээртэй зэрэгцээ амьдрах хэлбэрийг тусгасан урлаг, уран зохиол, хамтран амьдрах чадвар, үнэт зүйлийн систем, зан заншил ба итгэл үнэмшлийг соёлд хамаатуулах ёстой гэж дахин баталгаажуулна гэж байгаа. Уул нь бол энэ ойлголт сая хэллээ шүү дээ. Материалын зүйлс, үнэт зүйл, сэтгэлийн хөдлөл хүртэл орж ирж байна. Баталгаажуулах. Дараагийн нөхцөл нь соёл нь мэдлэг тулгуурласан эдийн засгийн хөгжил ба нийгмийн цул байдал болон өөрийн орчиндөө оршин байх асуудлын орчин цагийн маргааны төвд оршдог гэж байна. Энийг бол ЮНЕСКО-гоос өөрөө баталгаажуулж өгöd байна биднэрт. Өнөөдөр юу харагдаж байна гэх юм бол соёлын хувьд хоорондоо нэг төвшөнд очиагүй. Соёлын хувьд хоорондоо нэг зорилгод нийцээгүй улс орн бол тогтвортой бус байдлыг бол бий болгоод байгаа. Энийн хамгийн том жишээ бол өнөөдөр бол Сирийн дайныг бол бид нар харж байна. Үндэстэн дотор бол маш олон хагаралдаантай зүйл харагддаг. Энэ нь болохоор соёл нэг биш учраас энд бол тусаар тогтнол хүртэл нэг биш харагдаж байгаа. За үүн дээр тулгуурлан харилцан ойлголцол итгэлцэл дээр соёлын олон хэлбэрийг хүндэтгэх. Төвчих явдал нь олон улсын харилцаа, хамтын ажиллагааны болон аюулгүй байдлын баталгаа болохыг тогтоон гэж байгаа. Соёлын олон хэлбэрийг заавал хүндэтгэх ёстой. Нэг агуулгаар. За түүнчлэн соёл хоорондын солилцооны хөгжил ба хүн төрөлхтний нэгнэдэл байдал соёлын олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр илүү өргөн хамтын ажиллагааг тогтоохыг эрмэлзэх. Соёл иргэншил ба соёлын хооронд шинэ харилцааг бүрдүүлэхийн зэрэгцээ соёлын олон талт хэлбэрийг агуулсан харилцаа холбооны ба мэдээллийн шинэ технологийн хурдтай хөгжлөөр даяаршлын явцлыг тооцох гэж тунхагийн үндсэн зарчим бол тодорхойлж өгсөн байна. Сая бид нар бол анзаарч харлаа. Нэгдүгээр гэх юм бол хэлсэн тодорхойлт. Өөрийн гэсэн онцлог шинж бүхий энэ тодорхойлт бол зүгээр самсаргүй байдлаар бол гарч ирээгүй. Энэ тодорхойлт дээр. Энэ нь болохоор Мексик хотод болсон соёлын салбар дахь олон улсын бодлогын талаарх хурал дээр дүгэлт болгож өгсөн тодорхойлт. За 98 оны Стокгольм хотод хийгдсэн хөгжлийн зорилготой соёлын салбар дахь төрийн бодлогын талаарх засгийн газрын байгууллагуудын олон улсын хурал дээр. За мөн түнчлэн соёл болон хөгжлийн дэлхийн комиссийн 1995 оны хуралдаан дээр. Сайн яриад байдаг зүйл маань бол хэтэрхий хол юм шиг харагдаад байгаа боловч өнөөдөр энийг зайлшгүй бид нар тусгаж авч явах ёстой маа гэдэг асуудлыг бол гаргаж өгсөн. За тэгээд энэ соёлын талаар түгээмэл тунхаглал дээр тусгагддаг хамгийн том нэг зүйл заалтыг бол өнөөдрийн түвшинд би ярих гэсэн 9-р зүйл дээр нь соёлын салбар дахь төрийн бодлого нь бүтээч үйлдвэрийн хурдсгуур буюу түрцгэгч болох нь гэсэн зүйл залт байгаа. Энэ дээр уран бүтээл болон шин санааг чөлөөтэй түгээх нөхцөлийг хангахын тулд соёлын салбар дахь улс төрийн бодлого нь олон улсын төвшөнд болон өөрийн нутаг дэвсгэртэй соёлын зорилготой үйлчлэгээ, бараа бүтээгдэхүүний олон талт хэлбэрийг түгээх, үйлдвэрлэх, тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Улс орон бүр нь олон улсын үүргээс сахихын зэрэгцээ соёлын салбар дахь төрийн бодлогыг боловсруулж ажиллах. Зохих эрх зүйн баазыг болон шуурхай дэмжлэг бүрдүүлэх замаар нийцсэн арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ асуудал дээр бид нэр тулгуурлаж ярих гэдэг юм л та өнөөдөр. Төрөөс бол хэрэгжүүлж байгаа бодлогын төвшөнд бид нар хэд хэдэн баримтчгийг бол өнөөдөр бол харж байна л та. Хамгийн сүүлд гарсан баримтчгийнхаа хүрээнд тэгэхээр 2015 онд соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөр гэж гарсан байна. Та бүхэн энийг бол хараасаа гэж бодож байна. Засгийн газрын 2015 оны 59-р тогтоолоор байж байгаа. Бүтээлч энэ хөтөлбөрийн хүрээн дэх асуудлыг саяын түгээмэл тунхаглал маань бол тодорхой зааж өгсөн. Түгээмэл тунхаглал тодорхой зааж өгсөн. За соёлтой холбоотой асуудал дээр бол олон улсын төвшөнд бол дараах баримтчгууд бол гол болгож авч үздэг. Нэгдүгээр гэвэл соёлын асуудлыг бол хариуцсан байгууллага болох
Нэгдсэн үндэсний байгууллагын соёл шинжилгээ ухаан боловсролын талаарх ЮНЕСКО гэдэг байгууллага байгаа. Энэ байгууллагууд 1946 онд байгуулагдсан. Үйл ажиллагааны хувьд бол дэлхийн бараг бүх улсуудад бол хэрэгждэг. Хамгийн гол үйл ажиллагааны чиглэл гэх юм уу да. Чиглэл нь бол юу болдог вэ гэх юм бол хим хэмжээ тогтоох чиглэлээр бол байждаг. Ингээд энэ байгууллага маань хим хэмжээг тогтоох асуудлаа бол хизээнээс эхэлж хэрэгжүүлж эхэлсэн байдаг гэх юм бол 1954 оноос эхэлж хэрэгжүүлсэн байт юм. 1954 оноос хэрэгжүүлсэний асуудал 54 онд бол дайны үед соёлын үнд зүйлийг хамгаалах тухай конвенц, 1970 онд соёлын үнд зүйлийг өмчлөх эрхийг хууль ёсоор шилжүүлэх, соёлын үнд зүйлийг тээвэрлэх, зөөхийг хориглох, анхааруулах талаарх арга хэмжээний тухай конвенц. За 1974 оны Дэлхийн байгалийн ба соёлын үеийг хамгаалах тухай конвенц. За 2001 оны усанд орох соёлын үеийг хамгаалах тухай конвенц. 2003 оны бие тус соёлын үеийг хамгаалах тухай конвенц. 2005 оны соёлын илэрхийлэл олон талт хэлбэрийг хөхүүлэн дэмжих ба хамгаалах тухай конвенц. Өнөөдрийн олон улсын түвшинд барьж байгаа гол баримтчгууд соёлд зориулагдж хэрэгжих эдгээр баримтчгууд бол болоод байгаа маань. За тэгвэл олон улсын конвенцээр хүлээсэн үүргийнхаа хүрээнд бол Монгол улс бол дараах баримтчгуудыг бол өөртөө тусгаж өгсөн байдаг. Энд бол юуны төрөнд бол Монгол улсын үндсэн хуультай холбоотой асуудлыг ярих нь зүйтэй байна. Үндсэн хуулийн түвшинд бол соёлыг хамгийн түрүүнд зааж өгсөн асуудал нь удирдгал хэсэгдэр бол байж байгаа. Та бүхэн бараг удирдгалыг бол бүгд чэйжэр бол мэдэх болов гэж би бодож байгаа. Энэ нь болохоор үүнд Монголын ард түмэн бид төрч ёс түүх соёлынхаа уламжлалыг нандинан өвлөж хүн төрөлхтний соёл иргэншлийн олдыг хүндэтгэн үзэж их орондоо хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм цогцлон хөгжүүлэхийн эрхэм зорилго болгоно гэж заасан байна. Энэ дээрээс хараад үзэхээр соёл гэдэг ойлголт нь үндсэн хуулийн удирдгалт хэсэг дээр заагдсан тусгаар тогтнол бүрийн эрхт ёс. Хүний эрх хэрэгчлээ үндэсний эв нэгдэл гэдэг ойлголттой нэг төвшөнд бид нэр тодорхойлж авч үзсэн байт юм. Гэхдээ энэний талаар бол өнөөдрийн төвшөнд бол гүйцэд ярихгүй л байна л та. Яг тэгвэл их эмзэг асуудал гэдэг талаас. За мөн соёлтой холбоотой асуудлыг бол үндсэн хууль дээр бол ямар нөхцөл тусгадаг вэ гэх юм бол цөөнхийн эрхтэй холбоотой асуудал дээр соёлын эрхийг ярьдаг. За үндсэн хуулийн хүний эрхтэй холбоотой зүйл заалт бол 16 дугаар зүйл дээр соёл урлаг шинжилгээ ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл төөрөх, үр шимийг хүртэх эрхтэй. Монгол улсын иргэн нь зохиогч шинэ бүтээл нээлтийн эрхийг хуулиар хамгаална. За мөн түнчлэн улс төр эдийн засаг нийгэм соёлын амьдралд гэр бүлийн харилцаанд эрхтэй эмэгтэй тэгш эрхтэй гэсэн заалт байна. Энэ хоёр заалт бол эрх талаас өгөгдсөн заалт нь байгаа. Хүний эрхийн эрх талаас нь. Гэхдээ заагдсан зүйл заалтын зохицлоор харах юм бол хувийн эрхийн шинжтэй дандаа. Хувийн эрхийн шинжтэй зөвхөн бүтээл төөрөлтөй холбоотой асуудал эсвэл харилцаанд тэгш эрхтэйгээр оролцохтой холбоотой хувийн эрхийн шинжийг нь бол илүү тодтогч өгсөн. За дараагийн үндсэн хуулийн дээр соёлтой холбоотой нэг заагдаж өгсөн том заалт нь юу байдаг вэ гэх юм бол засгийн газрын эрх хэмжээнд дээр бол соёлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдээ зааж өгсөн байдаг. Тэр нь юу байдаг вэхээр засгийн газар нь төрийн хуулийг биелүүлж аж ахуй нийгэм соёлын байгуулалтыг гэж байгааз удирдах нийтлэг чиг үүргийн дагуу үндсэн бүрийн эрхийг хэрэгжүүлнэ гэж заагаад өгсөн. Би бол засгийн газараас хэрэгжүүлж байгаа алхмын хувьд бол үндсэн хууль дээр юу гэж хардаг гэх юм бол соёлтой холбоотой ямар нэгэн төрийн байгууллага байх ёстоймаа гэдэг ойлголтыг энэ дээр зааж өгсөн. Мөн засгийн газараас соёлтой холбоотой ямар нэгэн байдлаар мөрийн хөтөлбөр бол хийж явж явах ёстой гэж ойлгогддог. Төрийн соёлын байгуулалтыг гэж зааж өгсөн учраас. Тэгвэл би соёлын байгуулалт гэдгээ юу гэж ойлгох вэ гэдэг асуултыг бол бид нэр шаардаж өгч байгаа. Өнөөдрийн төвшөнд соёлын байгуулалт гэж харах юм бол харилцаа талаас төр иргэн хоёрын хоорондын харилцааг соёлын байгуулалт дээр оруулж өгч үзэж болох бах. Тэгвэл дотоод агуулга талаас бид нэр соёлын байгуулалтыг юу гэж авч үзэх вэ? Өнөөдрийн харилцаан дээр болохоор чинь соёл өөрөө
дан ганцхан элемент байдлаараа төрийн хэрэгжүүлэх механизм дээр тусагдаад яваад байгаа болохоос нийтлэг байдлыг бол бид нар бол олж харахгүй яваад байдаг. За дараагийн гол баримт бичиг нь бол соёлтой холбоотойгоор бол Монгол улсад хэрэгжиж байгаа. Тэгэхээр 1996 оны 4 сарын 11-нд батлагдсан соёлын тухай хууль байгаа. Энэ хуулийн агуулга дээр харахад бол соёлыг бол соёлын үйл ажиллагаа гэсэн ойлголтод хамаатуулан авч үзээд үүрэг ач холбогдлыг нь тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл түрүүчийн миний хэлээд байдаг асуудлуудыг маань бид нар болохоор үйл ажиллагаа буюу хүн хэрэгцээ үйл ажиллагааны нөхцлөөр хандах юм бол энэ маань соёл болох юм байна гэж соёлын тухай хууль маань тодорхойлсон. Яг нь бид нар бол энийг бол засгийн газрын төвшөнд бол дараа нь ярилцчихсэн соёлын тухай хуулинд бол шинжилсэн найруулга зайлшгүй хэрэгтэй юм байна. Соёлыгоо бид нар одоо цаашдаа яаж авч явах вэ гэдэг асуудал гаргаж тавьж ирсэн. Өнөөдрийн төвшөнд бол шинжилсэн найруулга хийгдээгүй явж байна. Гэхдээ энэ хуулийн ач холбогдол нь бол ямар ч тохиолдолд бид нар бол соёлыг бол хамгаалахын зүй тамаа гэдгийг бол тусгаж өгсөн байдаг. За соёлын хүрээнд бол дараагийн нэг зайлшгүй хэрэгжиж байгаа баримт бичгийн хүрээнд гэхээр төрөөс баримтлах соёлын бодлого байгаа. Төрөөс баримтлах соёлын бодлого гэдэг нь дараах үндсэн зарчмуудтай байдаг буюу зорилттой байдаг. Энэ зорилт нь болохоор за юуны төрөнд гэх юм бол үндэсний хөгжилд соёл урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг нэмэгдүүлэх гэж байна. Хоёрд нь соёлын үнд зүйлийг иргэдэд бүтээн бий болгох, хүртээх, эзэмших, орчин нөхцөлийг бүрдүүлэх. Соёлын үеийг хадгалж хамгаалах, өвлөн баяжуулах, хөгжүүлэх. Дөрөвд нь үндэсний соёл урлагийг дэлхийн нийтэд сурталчлан таниулах, Монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх, давтагшгүй чанарыг баталгаажуулах гэж зааж өгсөн байна. Та нар анзаарж байгаа соёлоос төрөөс баримтлах соёлын бодлогын хүрээндээ болохоор соёлыг бол дан ганцхан илэрхийлэл байдал руу дандаа хандсан. Соёл урлаг, соёлын өв, соёлын үнэт зүйл гэдэг. Дандаа илэрхийлэх байдлыг харуулсан байсан. Харуулдаг. Тэгвэл нөгөө яригадад байдаг үндсэн ойлголтын гадна талд нь бас хэсэг зүйлс үлдээд байгааз энийг бид нар яах вэ гэдгийг бол өнөөдөр хинч ярихгүй орхицсан байж байгаа. Хоёр дахь дараагийн баримт бичиг дээр нь болохоор миний ярих гэдэг юм гэхээр соёлын аюулгүй байдал. Үндэсний аюулгүй байдлын тухай 2001 оны 12 сарын 27 оны хуулинд болохоор үндэсний язгуур эрх ашиг сонирхол гэж соёлын талаар бол зааж өгсөн байдаг. Энэ нь болохоор Монгол улсын тусгаар тогтолт нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмэн, соёл иргэншил, оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх хэрэгчлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой экологийн тэнцвэрт хөгжил багтана гэж. Илүү өргөн хүрээн дээр энэ дээр үндэсний аюулгүй байдал талдаа харахаараа болохоор энэ маань нөгөө нийт соёлынхаа хүрээнд авч яваад байгаа мөртлөө соёлыг хамгаалах хэрэгжүүлэх тал дээр болохоор дан элементүүдийг бол аваа яваад байгаа. Хуулийн хэрэгжилт нь. За мөн энэ дээр бол Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал гэж үндэсний аюулгүй байдлын хууль дээр бол байгаа. Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал гэдэг тодорхойлолт нь цаашаа ямар агуулгаар хэрэгждэг вэ гэхээр Монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил, оршин тогтнох, Монгол улсын тусгаар тогтнол бүрийн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал, зэрэг, үндэсний түүх, хэл соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэсний оршин тогтнох үндэс амин чухал дархлаа мөн гэж тусгасан байна. Тэгэхээр энэ дээрээс бүгдээр ингээ хараад ахаар хоёр асуудал яригдал яваад байна шүү дээ. Нэг тал дээр нь элементийн тал дээр нь хувийн асуудал яригдаа яваад байдаг. Хөгжүүлэх талдаа. Нөгөө тал дээр нь болохоор дандаа тусгаар тогтнол нийтийн асуудлууд бол яригдаа яваад байгаа. За үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр бол соёлын тал дээр бол дарах нөхцлүүдийг бол тусгаж өгсөн байна. Үүн дээр болохоор оршин тогтнох аюулгүй байдал. За 3 дахь түвшин бодлого. 3 дахь түвшин бодлого гэж өнөөдрийн яриад байдаг зүйл маань бол соёлын хамгийн том асуудал тусгагдаж өгч байгаа. 3 дахь түвшин бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл хүмүүлгийн салбарт хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэсэн байдаг. 3 дахь түвшин бодлого дээр энэ асуудлыг тусгаснаар бид нар болохоор
Зарим зүйлийг бол санаж ойлгох ёстой бол таарад байгаа юм л та. Төрөөс хэрэгжүүлж байгаа алхмууд дээр. Саяхан нэг тохиолдолд таарлаа л да, үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор Майдар бурхныг энтгэгт босгохтой холбоотой асуудал яригдсан байдаг. Майдар бурхан. За одоо Монголд хэрэгжиж байгаа шаран шишмэнд болохоор чинь нөгөө хоёр төрлөөрөө бол хөргөжөө явцсан байгаа шүү дээ. Шүгдэнгийнх гээд тэгэнгүүт нөгөөх нь тэгэнгүүт тэр хөгжлийнхаа шүгдэн талаасаа хөгжиж байгаа Майдар бурхныг болохоор энтгэгт босгоё гэхэд бол энтгэг хятадын олон улсын харилцааны түвшинд ямар асуудал гаргаад тавьсан бэ гингүүд чинь манай тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг байнга ярьж байгаа, эсрэг ярьж байгаа хүмүүсийг дэмжиж танах энэ бурхныг босгож болохгүй гэдэг асуудлыг хятадын засгийн газраас тавьсан энтгэгт. Энтгэг тэнгүүд энэ бурхныг бол нутаг дэвсгэр дээрээ босгохгүй гэдэг татгалцсан хариуг өгөнгүүд Майдар бурхныг Монголын нутаг дэвсгэр дээр босгохоор болж орж ирсэн байна. Энэ бол хин ч энийг бол соёлын аюулгүй байдал талаас нь бол хараагүй. Соёл буй үндэсний аюулгүй байдал талаас бол хараагүй энэ дээрс. Учир нь тэр Далай лам гэдэг хүнийг өнөөдөр одоо Монголд ирж ийн л гэж ярьж ийн л та. Тэр хүн Монголд орж ирэх асуудал нь бол хэдийгээр хүн болгоны шүтлэгтэй холбоотой ч гэсэн үндэсний аюулгүй байдал талдаа бол энэ маш ноцтой асуудлыг тарьж байгаа. Хин нэгэн этгээд одоо Хятадын засгийн газрын хажууд хажуу бөөрөнд наалдчаал тухайн улсын тусгаар тогтнолд аюул занал хийлээд хөшөглөөд байгаа тохиолдолд бол тухайн улс бол мэдээж хүлээмж зөвшөөрөхгүй. Өөрийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд ямар нэг алхам бол хийх бол дарна. Энтэй холбоотой асуудал нь Майдар дээр бол гарч ирсэн. Тэнгүүд манайхан болохоор энэ асуудлыг болохоор зөвхөн хувь хүний шүтэх хэрэгтэйгээ холбоотойгоор хамаатуулж авч үзээд нутаг дэвсгэр дээр босхийг гэдээ ороод ирж байгаа байхгүй юу? Ямар асуудал гарч ирсэн? Хятадын засгийн газар бол тэнгүүд өн дээр ямар байдлаар хандж ийн вэ гэх юм бол танаа тусгаар тогтнодсон байдал чинь маш эмзэг түвшинд байгаа. Гэтэл та нар болохоор тусгаар өөрийнхөө соёлын тусгаар тогтнолд аюулгүй байдлыг иймэрхүү үйлдэлүүдээр бол өстой зөрчөөд байна. Энэ асуудлаа зогсоо гэдгийг бол тавиад идэв. Үүнд бол төрийн албан тушаалд нь бол оролцсон байдаг. Хэдийгээр бид нар энийг бол мэдэхгүй явж исэн ч гэсэн дараа нь бол ийм асуудлыг бол гаргаж ирсэн. За үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр мөн нэг ярих ёстой гол зүйлийн нэг нь болохоор Монголын түүх, хэл соёл, шашин зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төрийн ивэлд авч, ном сурах бичиг, кино урлагийг бүтээл төрөлийг онцгойлон урамшуулж, бит болон бит бус соёлын үеийг хамгаалан хөгжүүлнэ гэж заасан байна. Энэ хүрээнд хэрэгжиж байгаа асуудлыг засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд бол нэг хэд хэдэн зүйлс бол байдаг. Яг хилээд байгаа шиг тэр ном сурах бичиг, кино урлагийн бүтээл төрөлийг онцгойлон урамшуулахтай холбоотой асуудал бол өнгөрсөн 4 жил хийгдсэн. Тэрнээс өмнө бол хийгдээгүй энэ асуудал. За яг хөө энэ дээрээс бол бит болон бит бусыг хөгжүүлэхтэй холбоотойгоор засгийн газраас бол нэг 4-5 хөтөлбөр бол боловсруулж хэрэгжүүлсэн байдаг. Энэ нь болохоор одоо жишээ нь Монгол хөөмий, бие биелгээ, за тэгээд сонгодог урлагийг хөгжүүлэх холбоотой Монгол туульс гэж жил болгон тавигдсан хөтөлбөрийн хүрээнд бол Монгол орон даяар бол энэ хөтөлбөрийг бол хэрэгжүүлсэн. Одоо бол зарим нь бол ер нь хэрэгжээд бол дуусч байгаа. За соёлын аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр дараагийн яригдсан асуудал нь болохоор Дэлхийн Монгол судлалын төвийг Улаанбаатарт байгуулж, монголч эрдэмтдийг судалгааны ажлуудад татан оролцуулах, бусад оронд салбар байгуулах ажлыг зохион байгуулнаа гэж заасан байна. Энэ бол судалгааны нэлээд том салбар болж байгаа. Магадгүй гадаадд сурж байгаа оюутнууд, гадаадд амьдарж байгаа хүмүүсийн хувьд бол соёлын төв байгуулах нь бол нэн чухал асуудал болж байгаа. Яг төрөөс бол явуулж байгаа бодлогын хүрээндээ болохоор иргэншлийг ч юм уу, иргэншлийн түвшинд ч юм уу, эсвэл тухайн хүмүүсийг татаж Монгол улсын дотоод асуудалд татаж оролцуулах бол янз янзын алхмуудыг бол хийдэг л дээ. Гэхдээ энэний хамгийн цаад ач холбогдолтой зүйл нь уул нь бол соёлын төв байгуулвал энэ илүү үр дүнтэй ашиг тустай зүйл болж харагдаж байгаа. За Монгол хэл бичгийн соёлоо хамгаалан хөгжүүлж, уламжилт Монгол бичгийн сургалт хэрэглээг нэмэгдүүлнэ. За дараагийн үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор хийгдэж байгаа асуудал нь болохоор Монголын ард түмний олон зуун жилийн соёлын үеийг кээж хадгалж ирсэн Монголын бурхны шашны өв соёлын судалгааг төрөөс онцгойлон дэмжинэ гэж.
Өнөөдөр үндсэн үйлдэлтэй холбоотой асуудал ярьж байгаа болохоор энэ заалт бол бас цааталтаа ямар ач холбогдлыг өгж ийнө вэ гэхээр шашин төрийн хоорондын харилцааг бол нэлээд тодтогч өгсөн байгаа энэ дээр. Ямар ч тохиолдолд бид нэр уламжлалт шашныг бол илүүд тавина. Бусад шашныг бол дээдэлдэг ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар бол тэрийг бол зөрчихгүй гэдэг санаа бол явж байгаа. Соёлын эрхтэй холбоотой асуудлыг би судалгаа хийж байгаад сая үндсүүлийн цэцээс гарсан дүгнэлтүүдтэй бол танилцлаа л да. Үндсүүлийн цэцийн дүгнэлтүүдийг танилцж хагаад соёлтой холбоотой асуудлаар ганц шашинтай холбоотой. Шашин сүм хийдийн хайрын харилцааны тухай хуультай холбоотойгоор хэд хэдэн зүйл залт зөрчсөн хэсэг дүгнэлт бол байна. Яг цэвэр соёл гэдэг зүйлээ бол бөөнөр нь бол авч шийдсэн зүйл бол харагдахгүй байна бид нар. За дараагийн соёлтой холбоотой асуудал дээр ярих хэвээр гол баримтч асуудал бол мэдээллийн аюулгүй байдал гэж орж ирж байгаа. Мэдээллийн аюулгүй байдал дээр болохоор мэдээллийн хэрэгслэр үндэсний үнэт зүйлийг түлхүү нийтлэх, сурталчилгыг дэмжиж, гадны шашин, соёл, төрийн бодлогыг сурталчилсан агуулгатай мэдээллийг зохистой төвшөнд хязгаарлана гэж. 2004 онд энэтэй холбоотой асуудлыг бол засгийн газараас бол хэрэгжүүлж исэн. Энэ үндэсний нэвтрүүлэгдэх цагийг тухайн телевизүүдэд үндэсний нэвтрүүлэгтэй холбоотой цагийг нэмэгдүүлэхтэй холбоотой засгийн газрын хөтөлбөр хэрэгжсэн. Энэ юу гэнгүүт эхэндээ бол энэ асуудлыг болохоор 50%-аас доошгүй гэж оруулж ирээд энэ маань одоо бол нэг баг зэрэг бол талаас нь хэрэгжиж байгаа гэж харж байгаа. За ингээд дараагийн асуудал нь гэх юм бол үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг байгууллага. Энэ байгууллагын чиг үүрэг дээр соёлыг бид нар яаж харж ойлгодог вэ гэхээр соёлтой холбоотой түрүүчийн тэр хилээдсэн соёлын аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг бол соёлтой холбоотой нөхцөлд бол арга зөвлөмж гаргах замаар зөрчилтэй холбоотой нөхцөлийг бол арилгах гэж бол эрх бүхий байгууллагад хандах замаар соёлын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажилладаг. Яг үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөй холбоотойгоор нэг тохиолдлыг бол санджил байна л да би. Тэр нь юу гэхээр одоо соёлын төвүүд одоо сум болгонд бол байдаг шүү дээ. Соёлын төвүүд. Соёлын төвүүдийг бол гадаадын хөрөнгө оруулалтаар барьж байгуулахыг бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бол хоригддаг асуудал тавьж ирсэн. Магадгүй энэний цаад агуулга нь юу орж ирж байгаа юм бол концессор барьдаг ч юм уу. Барьж байгуулна гэдэг маань болохоор тухайн сум орон нутагт бол соёлыг бол өөр улсын хүмүүс түгэх боломжтой. Тэрнээс бол сэргийлдэг алхах зам болж харагдаж байгаа. Хамгийн том соёлтой холбоотойгоор хийгцэн алхам нь бол би энийг л гэж харж байна. Өөр бол соёлтой холбоотой асуудал нь магадгүй тэр төрийн хар хайрцагны бодлоготой холбоотой явдаг биз. Тэрний задлалт бол тусгаар тухмлын асуудал яригддаг учраас энийг бол нэн болгоомжтой хандахаас өөр аргагүй байдаг байна. За сая яриад байсан зүйлсүүд дотроос бид нар ингээд хараад ахаар нэг ийм асуудал гарч ирж байна л да. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхтэй холбоотой заалтыг бол хувийн гэж авч явах бөгөөд өнөөдрийн миний яриад байгаа асуудал бол соёлын эрх буюу тэр чигтээ хамтын эрхийн асуудал болж хөгжиж байгаа шүү. Яагаад хамтын эрх болж байна гэх юм бол тусгаар соёл гэж яригдсан тохиолдолд дандаа нэг талд нь тусгаар тогтнол үндэстний эрх хамтын эрх гэдэг асуудал яригдаад байгааз. Тэгэхээр энэ маань гарцаагүй нийтээр хэрэгжих ёстой ард түмний эрх юм байна гэж харагдаж байгаа. Бидний цаатал дээр төрөөс энэ асуудлыг бид нар гаргаж тавихтаа тэгэхээр яаж ярих ёстой вэ гэх юм бол бүх асуудалд нь бол детальчилж харах ёстой бол таарч байгаа. Нэг тохиолдолд жишээ нь төсөлд хэрэгжүүлээ. Улаанбаатар хотоос хэдэн километрийн зайтай төрөөс хөрөнгө оруулалт оруулаад зам барих боллоо. Зам баригдлаа гэхэд бол тухайн орон нутагт амьдарч байгаа бүх иргэдийн соёлд бол өөрчлөлт бол орж ирнэ. Яагаад вэ гэх юм бол тийшээ явж байгаа машинтай хүмүүс бол замдаа зогсох, тэндээс эд зүйл худалдаж авах, тий? Харин тэнд амьдарч байгаа иргэд бол яах вэ гэхээр одоогийн төвшөнд ярьж байгаа зүйл нь бол зөвхөн эдийн засгийн хөшүүргийг л яриад байгаа байхгүй. Эдийн засгийн хөшүүргээр гэхээр бол тухайн хүмүүс өөрсдөө бол хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Өөрийн малын төв хийдэ зарах боломжтой болно. Зам тавигдсанаар. Гэтэл тийшээ очиж байгаа хүмүүсээс хамаарч тэнд амьдарч байгаа хүмүүсийн соёлд хэрхэн өөрчлөлт орох вэ гэдэг талаар бол хинч бол ярихгүй байгаа.
Тэр хүмүүс дээр бол магадгүй тэдний аюул тийшээ очиж байгаа хүмүүс дээр ямар асуудал гараад ичгүй. Цагдаагийн постууд нь яаж ажиллах ёстой вэ? Иргэд нь өөрсдөө эд зүйлээ зарахын тулд хүмүүстэй яаж харилцах ёстой вэ? Магадгүй тэнцээ архиугаа зодолдоо тэр асуудал үүсгэхийн тулд яах ёстой вэ? Энэ өөрөө нэгдсэн байдлаар системтэйгээр явахгүйгаас болоод соёл гэдэг зүйл маань эдийн засгийн гадна үлдээ яваад байгаа байхгүй юу? Бүх төсөл дээр бол энэ асуудал харагдаж байгаа. Хэрэгжих зүйлээ ярих л бол төрөөс бодлого хэрэгжүүлж байгаа тум тэр бодлого дээр бол соёлын асуудлыг бол тусгаж өгөх нь бол сүүлийн үед гарцаагүй харагдаад байгаа юм аа. Тэгээд эцэст нь хэлэхэд бол би бол энэ хэд шууд асуулт хариултандаа илүү төлхөө оролцъё гэж бодож байна. Саяхан ярьсан зүйлдерс хараад хахад бид нар үнэхээр соёлын байгуулалт гэдэг зүйлээ бүрэн бүрдүүлж чадсан гэдэг эсхийг та нарт өөр чинь бодол болгож үлдээе. За соёлын дараа сонирхолтой мэдээлэл зүйлийг бас хийсэн амар өрийн гүйцэтгчдээс баярлалаа. За тэгэхээр бол яг университет бүхэн дээр бас нэлээд шинэлэг өсгөөдийг бас харж байна гэж байна тийм үү? Бид одоо үндсэн хуулиудын шинжилгээ болоод одоо маш нийгмийн олон талуудад дандаа улс төрийн нийгмийн эдийн засгийн гэдэг юм асуудлуудаас авч үзэж ярьж үр дүн авлаа онооноос дүгндэг. Тэгэхээр энэ удаа ингэж ярьж байгаа зүйлээс бидний бүгдийн хэлэлцээ зүйлийг соёлынх нь одоо тоороос авч хэрэгтэй юм байна гэдэг ийм бас үндсэн ойлголт хандлагыг өглөө. Дээр нь бас үндэсний соёлын дархлаа, үндэсний аюулгүй байдалтай холбоотой хувь хүний одоо ирэх тоолбод асуудлаас хөндөж ийн гэж байна. Тэгэхээр яг одоо бас хилцүүлэг лекц маань дуусаагүй байгаа тийм ээ. Тэгээ одоо ингээд хоёр дахь шат буюу одоо 5 хүн бас энэ лекцтэй мэдээлэлтэй холбоотойгоор өөрсдийнхөө бас үзэл бодол байр суурь хийж мөн одоо илүү сайн мэдхийг тодруулахыг хүссэн асуудлуудаас асуугаад тэгтээ орсноо гэж бодож байна. Нэг дөрвөн бол одоо асуултад бүтлгүүрээ хүмүүс өөрсдөө тов танилцуулаад тийм ээ нэрээ байгууллага танилцуулаад яваарай гэж байна. За ингээд та бүдгийг хэлцүүлэх зорж байна. Тэгэхээр яг ихтгэж маань түрүүн бол ингээд хөндлөлтөө бол соёлын дархлаа, үндэсний соёл энэ тухайн асуудлыг сөндөд ярьсан тийм ээ. Тэгэхээр яг бид сараа хувь хүний хувьд, миний хувьд ингээд ер нь энэ соёл өөрөө бас даяар шиг дагаад бас соёлын одоо тийм нэвчилт, нэвтрэлт бол өөрөө их өргөн үед явагдаж байгаа. Тэгэхээр түрүүн ч одоо жишээ авсан одоо үндэсний телевизийн агуулгууд 50% доош үндэсний хэв шинжтэй байх хэрэгтэй. За соёлын төвүүдийг одоо зөвхөн үндэсний бод дотоодын хөрөнгө оруулалт барих хэрэгтэй гэдэг юм ингээд хууль зүйн зохицуултуудаар бас ингээд соёлын амьдралыг одоо хуучлах, зохицуулах гэсэн ийм орлогууд бол яг байна. Тэгэхээр ер нь одоо энэ одоо би соёлын дархлааг одоо хамгаалах гэдэг энэ чиглэлээр ер нь одоо энэ одоогийн хууль зүйн зохицуулалт өөр хэр оновчтой байна гэж үзэж байгаа юм бэ? Ямар зүйл нь одоо бас магадгүй буруу юм уу, шаардлагагүй зохицуултууд байна. Бас ямар зүйлийг одоо нэмж зохицуулах шаардлагатай тийм одоо салбар асуудлууд байна гэдгийг байна вэ гэдгийг одоо та судлаач гэдэг хүмүүсийн талаар өөрийнхөө бодлоо хэлээч гэж асуусан. Эрх зүйн системийн хувьд хараад үзэхээр бид нэр соёлоо гол үндсэн зарчим зүйл гэдгийг бол үндсэн хуулинд тодорхойлоод өгсөн. Энэ бол биднэрт бол цаашаа ямар ч байдлаар хөгжих нөхцөлийг бол өгсөн байхгүй бид нар бол. Тэгэхээр өнөөдрийн хэрэгжээд байгаа энэ хуулиуд бол эхэндээ би хэлж ирсэн да та нарт. Соёлд бол нөлөөлөх зүйлүүд л яваад байгаа байхгүй юу? Дандаа соёлд нөлөөлөд байгаа. Дархлаа тогтно гэдэг ойлголтын цаатал дээр эрх зүйн зохицуулалтаас өмнө ёс суртахууны хэм хэмжээгээр зохицуулах боломжгүй зүйлсийг бид нар хуулийнхаа төвшөндөө нөлөөлөх арга замуудыг л хийгээд байгаа дандаа. Соёл өөрөө сайнтай муутай зүйл байдаг учраас сайн тал руу чиглүүлэх алхмуудыг бол хууль өөрөө хийх ёстой байгаа. Одоогийн хэрэгжиж байгаа хуулийн соёлын тухай хуулийг бол хараад байхад бол зөвхөн соёлын илэрхийл буюу нэгж байдлыг бол заагаад байгаа боловч ерөнхий байдлын бол зохицуулт бол дутуу байхгүй байгаа бүр энэ дээрс. Энийг бид нар нин дээр яаралтай шийдэхгүй учраас нөгөө түрүү чинь яригадад байдаг янз бүрийн төсөл хэрэгжих төрөөс явуулж байгаа бодлогын төвшөндөө энэ маань бол алдагдаж хоцроод яваад байгаа байхгүй юу? Дандаа. Нөгөө дараагийн алхам нь соёлыг нийтийн гэдэг утга агуулгаар нь харахгүй байгаад бас учир нь байна л да. Хувийн эрх мэтээр төсөөлөд байгаа байхгүй юу? Доржин эрх вэ нү, болдын эрх вэ нү тэр эрхний цаатал дээр соёл гэж цогц соёлын эрх буюу ард түмний эрх байдлаараа оршоод байгаа гэдгийг бол төр зайлшгүй харж үзэх хэрэгтэй байгаа. Би нэг юм хэлчихэд бол яг энэ соёлтой холбоотой салбар өөрөө хууль зүйн шийдвэр ухааны талдаа юм нээлттэй хэлбэртэй байгаа. Өнөөдрийн төвшөнд бол судлагдсан бидгээр байгаа боловч судалгаа хийж байгаа хүмүүс нь ч тун бага байна. Хуульчт бол одоо жишээ нь
шүүхтэр бол соёлын эрхтэй холбоотойгоор ямар эрхийг хамгаалж байна? Үнэндээ бол өмч талаас л хамгаалт яригадаад байгаа болохоос биш, яг соёлын эрх маань ингэж зөрчигдлөө гэдэг юмыг тодорхойлж хэлсэн шүүхийн шийдвэр бол байхгүй байна. Дандаа л өмч байгаа. Соёлын өв, бит болон бит ус өв гэсэн талаас хамгаалтын тогтолцоо. Соёлын үнд зүйлгүй зохиогч хэрэгч гэдэг юм уу талаас хамгаалт. Тэгэхээр энэ талаас бол цаашаа нь бол судалж үзэхэд танд маш сонирхолтой зүйлсүүд бол гарч ирнэ. Ингээд. За, багцдаг гэдэг хууль зохиолын сургуулийн бүрэлдэхүүн эрхтний ухааны сургуулийн 212 дахь хэмжээнд суралцдаг. Жишээлбэл нөгөө соёлын монголчууд нөгөө шашин талаас нь харж ирэх гэж хэлсэн шүү дээ. Тэгээд одоо өнцөг нагаас нөгөө шашин зүтгэхээс зүтгэх хэрэгтэй гэж заацмаа. Тэгэхээр нөгөө мууны шашин гэж гарч ирээд байгаа шүү дээ. Энийг одоо өнцөглөр ямар нэгэн байдлаар зохицуулах боломжтой. Монголчууд одоо тэр мууны шашинд одоо орж байгаа хүмүүс байгаа. Одоо солонгос улс гэхэд одоо тэр нөгөө хуулиараа хориглохыг бас ярьж байгаа өөрсөн шүү дээ. Тийм учраас одоо мууны шашин одоо тэгэхээр соёлын одоо ингээд шашин талаас нь бол илүү нарийн зохицуулалтын бол хууль гэж хэлсэн юм. За. Ерөнхий агуулгаар нь харах юм бол ийм л юм харагдаж байна л да. Монгол Улсын үндсэн хуулинд заагдсан шашин шүтэх, эс шүтэх эрх болон за нөгөө тал дээр нь болохоор шашин төр хоёрын хоорондох сүм хийдийн хоорондын харилцаатай холбоотой асуудлыг тусгаад өгсөн. Энэ заалтын цаад мөн чанар нь хэдийгээр үгчилсэн байдлаараа харахад бол бүгд шашин ижил тэгшимт агуулгатай мэт харагдаж байгаа боловч цаад үзэл баримтлалынхаа хүрээнд бол соёлын сайн тэр шалгуур соёлыг шалгуур болгоод тавилаа шүү дээ. Шалгуур болгож тавингууд чинь үндэсний шашин бол ямагт илүү бол гарч илүү явж байгаа. Ямагт дээдэж нэгдүгээр түвшинд авч үзнэ гэсэн ойлголт бол явж байгаа. Энэ ч агуулга бол өөрөө үндсүүлийн цэцэс гаргасан дүгнэлтэн дээр бол тодорхой заагдсан байдаг. Тэгээд тэрний цаатал дээр одоо шашны харгас урсгалыг түгээн дэлгэрүүлэхийг хориглох ч гэдэг юм уу. Эрүүгийн хуулиараа бид нар энийг бол хориглосон залтууд ихтэй шүү дээ. Хариуцлага тогтоох нөхцлүүдөө заагаад өгсөн. За мөнтэй холбоотой асуудлыг гэхэд энэ яг үнэ мөн харгас шашны урсгал уу гэдэг талаар бол би бол мэдэхгүй байна. Яг үнийг хэлэхэд дээрэс нь энэ маань бол хэрэгцээ шашны хим хэмжээ нь хүний эрх ашиг, ард нийтийн эрх ашиг, нийтийн эрх ашиг нөлөөлөх үс байгаа тохиолдолд бол энэ шашны урсгалыг бол хориглох нь бол төрөөс байгуулах бодлогын гарцаагүй гэдэг. За, үндэстэн гэдэг ойлголт гарч ирээд байна л да. Үндэстэн хуулиар одоо ингээд үндэстэн гэсэн утгаар үздэг байна. Соёлыг нийт талаас нь харж, хүлтнаа үздэг гэсэн тийм ойлголт гараад байна. Тэгвэл одоо энэ бидний үндэсний аюулгүй байдал гэдэг нь аа гэдэг болохоор ерөөсөө энийг соёл юм аа гэж ойлгохгүй байгаа юм байна. Тэгвэл одоо миний шүтэх эрх ч юм уу ийм жижигхэн наадахны хар ухаанаар гэх юм ойлгох юм байна. Гэж би өөртөө бодлоо. Тэгээд төрөөс энийг яаж шийдвэрлэх хэрэгтэй юм бэ? Тэр үдээс одоо ингээд санал төсөлтөөр одоо жишээ майдар гэж авлаа тий. Одоо майдрыг Монголд барья, байгуулъя гэсэн юм гинт ингээд хүмүүсийн дунд хараад хэлсэн шүү дээ. Тэр бол ингээд хүмүүс монголчууд бол өөрсдөө майдрыг одоо Монголд барих хэрэгтэй байна. Барих хэрэгтэй гэдэг зүйл бол өөрсдөө хэлээгүй. Таанаас нь бол энийг барих гэж, төлөвлөх гэж гэсэнээр одоо монголчууд бол зөв өөрсдөө хувьас бол зүгээр сайшаалтаа хандсан. Тэгвэл энийг төрөөс яаж шийдвэрлсэн, яаж тийм зүйл болоод одоо Монголд ингэж үндэсний аюулгүй байдалд хүрэх гэж нөлөөлөх хэмжээнд үүсэж байгаа юм бэ гэж тань нүгсэж байна. Түрүүчийн ярьсан жишээтэй холбоотой асуудал байна тий гол нь. Энэ жишээ асуудал нь болохоор чинь хүмүүс шашныг шүтгэхдээ тухайн улсын үндэсний аюулгүй байдал ард нийтийн эрх ашигтайгаа нийцүүл шүтгэхээс өөр аргагүй. Энэ бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын санаа нь. За түрүүн би хэлжсэн тэр энтгэхээс бол энэ асуудлыг бол хориглосон гэдэг нь болохоор Хятад, Орос гэсэн энэ хоёр том хөршийн дунд орж байгаа Монгол улсын хувьд бол гарцаагүй соёлын аюулгүй байдал талаа сахин зүүн хэрэг. Шүтэж болно. Бид нар шүтэх эрхийг бол нээлттэй орхит байгаа. Эрх хэрэгчлөө шүү дээ. Эрхчлөө шүү дээ энэ маань бол шүтэж болно. Гэхдээ шүтэхдээ ямар нэгэн байдлаар энэ үндэсний аюулгүй байдал аюул учруулж болохгүй шүү гэсэн санаа л өгөөд байгаа. Наад сан майдрын санаа. Одоо жишээ нь тохиолдлуудыг санаж ил байна л да.
Далай ламыг шүтдэг хүмүүс бол зөндөө. Хятадд хүртэл шүтдэг хүмүүс зөндөө. Далай ламын бодлого нь болохоор өөрөө тусгаарт хятад улсыг задраах бодлого яваад байгаа буюу хятадын гадаад бодлогын эсрэг яваад байна шүү дээ энэ маань. Хятад улсынхаа хувьд. Гэтэл тэр хүнийг Монгол улс дэмжинэ гэдэг нь цаад утга агуулгаараа болохоор хятадын задран бутрах тал дээр төрөөс явуулж байгаа бодлого мэт харагдуулаад байгаа байхгүй юу маань. Тэгэхээр төрөөс ийм асуудал дээр болгоомжтой хандах буюу хил хязгаартай хандхаас өөр арга байхгүй. Ийм л жишээ бол орж иж байгаа юм байна. Утга агуулгын үед. Тухайн үндэстэн бол өөртөө хэрэгтэй зүйлийг нь авч үлдээд хэрэггүйг нь аажимдаа хаяад хөгжлийн явцад бол хөвч зөөрчлөгдөг юм байна. Соёл. Гэхдээ энэ дотор бол харилцан ялгаатай зүйлс байгаа. Муу байдлаар орж ирсэн үндэсний аюулгүй байдалтай ч юм уу. Эсвэл тухайн ард түмний бол амьдрах хэв соёлд нь нөлөөлөх хүч, соёлын нөлөөлөл бол үүнийг хязгаарлах ёстой. Төрөөс яаж хязгаарлах уу гэдэг асуудал яригдж байгаа юм л да. Тэрнээс биш яг тэр соёл бол энэ муу, энэ сайн гэдэг ойлголтоор биш. Харах ёстой бол таарч байгаа бид нар. Түрүүн бид нэг төслийн тохиолдлуудыг ярьж штэ. Тэгтээ тэргүй хүн байгаа цагт хэрэгжих ёстой асуудлууд бол маш их. Хүн байгаа тохиолдол. Хамгийн сүүлд одоо надлан нэг зам тавьж байхад бол арангаад явж байхад ярьж байгаа юм л та хүн бол тэрхийн цагаан нуурын дээр. За энэ тэрхийн цагаан нуураас барьж байгаа хамгийн сүүлийн том загас барих хүмүүс нь бид нар баха гэж хэлж байгаа. Зам тавигдлаа бол тийшээ бол хүмүүс очих нь тодорхой. Амьдрал үүснэ. Загасын дуусгана тий. Тэр бол загас барина. Зам үйл бол гарцаагүй үүснэ. Тэр харилцаа маань өөрөө чинь соёлыг бүрдүүлээд байгаа байхгүй юу? Тэнд амьдарч байгаа хүмүүс нь тэр тохиолдолд яах ёстой? Ирж байгаа нөхцөлд нь хамгаалтын механизмаа тавих ёстой. Тэнд байгаа байгалийн хамгаалахын тулд өөр ямар арга зам нэмэгдүүлэх үү? Гэх мэтлэн асуудал үүсээд байгаа байхгүй юу? Эрх зүйн зохицуулалт бол энэ чиглэлдүүгээ яваасаа гэдэг үндслээр л би хэлсэн юм л да. Соёлын байгуул маань үнэхээр байгуулагдсан уу үгүй юу гэдэг нь. Гол санаа нь энэ дээр л байгаа. Энэс яг өнөөдрийн төвшөнд байгаа хуулиар бол соёлыг гэхээр л нэг хэсэг хүмүүс өмчилж авцсан байдал харагдаад байна л да. Хэсэг нь болохоор үндэсний соёл гэдэг юмыг түүхчид ч юм уу те энэ бол соёл юм а гэдэг ойлголт яриа яваад байдаг. Нөгөө талд нь гэхээр урлагийнхан болонгууд чинь өөрсдөө хийж байгаа бүтээлийгээ бол энэ бидний соёл юм а. Бид нар соёлыг хамгаалаад хөхүүлэн дэмжээ яваад байна гэж яриад байдаг. Бас нэг хэсэг бүлэг нь болохоор чинь дахиад соёлыг өвөө хамгаалаад ч юм уу те. Эсвэл байгалийн тогтцоо өв. Энийг мөн соёл бид нар энийг хамгаалж байна гэж яриа яваад байдаг. Гэтэл бидний ярих ёстой зүйл нь бол төрийн төвшөндөө эдгээр бүгдөө цогцоороо нэг ойлголтоор явах ёстой маа гэж харагдаад байгаа байхгүй юу? Өнөөдрийн хараад хахад тэгхгүйгээр тусдаа авч үзэх юм бол энэ өөрөө соёлын элемент учир дутагдaltaй сөрөг үр дагаврыг бол араасаа дагуулад сүм хийдтэй холбоотой асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгуул бол хууль зүйн яам байдаг. Хууль зүйн дотоод хэргийн яам. Дотоод хэргийн яамнаас бол жил тутам эдгээр сүм хийдүүдэд бол хяналт шалгалт явуулах замаар энд бол хүний эрхийн зөрчил байна уу? Шашныг зүй ёсны дагуу хэрэгжүүлж гэнэ үү гэдэг хяналт тавьдаг. Хэдийгээр энэ сүмүүд олон байна гэдэг нь бол шашныг бол нийтэд түгээж байгаа хэлбэр бас биш. Шашны өөрийнх нь онцлогтой холбоотой байж болно. Тэр шалтгаан нь юу гэх юм бол зарим шашин бол зөвхөн сүм хий дээрээ дамжуулж харьцдаг. Зарим нь сүм хий дээрээ дамжуулахгүй харьцдаг. Тэгэхээр сүм хэд бол энэ шашны гол үзүүлэлт нь бас биш. Миний хувьд бол тэгж бодогддог. За яг хуу эдгээр шашнуудыг байлаа гэхэд хэрэгжүүлж байгаа гэхэд хамгийн их харамсалтай зүйл нь юу харагддаг вэ гэхээр бага насны хүүхдүүд буюу эрхийн тодорхой төлөвшөлт хороогүй иргэдийг бол сүм хийдэд маш ихээр цуглуулдаг нь бол энэ хамгийн буруу алхам байдаг. Яагаад гэвэл энэ хүн бол үндэсний соёл гэдгээ өөрөө ялгаж мэдэхгүй. Төлөвшсөн байдлыг бол суургүй байж ах үед бол бус гадны шашнаар дамжуулсан соёлыг бол шууд өөртөө шингээж авч байгаагаараа болохоор дараа нь энэ усад цаашдаа яаж амьдрах вэ гэдэг бол хүндрэлтэй байдал үүсгэж байгаа юм л да. Энийний бас нэг шалгуур үзүүлэлтүүдээр бас нэг юм харагддаг юу гэхээр өнөөдөр боловсролын системээр бид нар соёлыг суурь болгож авч яваагүйгээс гарсан нэг үр дагаврууд байдаг л да. Энэ юу гэхээр одоо зарим нь бол 10 жилийн боловсрол, зарим нь 11, 12 жилийн боловсрол эзэмссэн байна гэж ерөнхий боловсролыг хэрэгжүүлсэн. Энэ хэрэгжүүлсний цаад хамгийн хортой үр дагавар нь юу гэхээр хүмүүс нэг хэмнэлээр ярьж чадгаа болцсон байхгүй энэ дэр. Хууль зүйн талаасаа судалгаа хийгээд харж байхад
орон нутгийн иргэд болон хотын иргэдийн хоорондох эрхийн зохицуултыг харьцуулан судалж үзэж ирсэн. Тэгэхэд орон нутгийн иргэд бол хүний эрх талдаа бол хотын иргэдээс илүү их эрхтэй байдаг. Давуу эрхтэй байдаг бүх тал дээр. Тэдэнд бол хөнгөлтэй зээл байдаг ч юм уу, эсвэл тухайн хүмүүсийн бол сурагч одоо малчны хүүхэд үнгүү сурах ч гэдэг юм уу, эсвэл тэгээд орон нутгийн иргэд бол маш олон давуу эрхтэй. Энэ бол төрөөс явуулж байгаа бодлогын төвшөндөө бол тухайн хүмүүсийг бол илүү идэвхтэй байдлыг бий болгох гэж зорж байна л да. Өөрөөр хэлбэл амьдрах орчин бол хязгаарлалтууд байж болно, тухайн орчиндөө амьдруулахын тулд ийм алхмыг бол хийж байна. За хотын соёл, хөдөөний соёл гэдэг ойлголтыг өнөөдрийн түвшинд бид нар яг Монгол улсын соёл гэдэг асуудлынхаа хүрээнд харах юм бол ялгаж болохгүй байгаа. Хэдийгээр ялгаа байгаа. Гэхдээ ялгаж болохгүй байгаа энэ дээрс. Аль тал дээр нь бид нар бол алхмыг бол хоёуланд хийх ёстой. Тусгаж л өгөх ёстой энэ дээрс бид нар. Одоо хуучин цагийн соёлын төв гэдэг ойлголт байлаа шүү дээ. Соёлын төв бол цэвэр бол урлаг уран сайхан номын сангаараа дамжуулан нийтийн соёлыг бол түгээдэг байгууллага байсан. Одоо энэ байдлыг соёлын төв гэдэг нь маань өөрөө бараг устдах тийшээ очичлоо л доо. Тийшээ ажилтнууд нь бараг одоо ямар хүмүүс байгаа нэг кино гаргадаг юм уу, гаргадаггүй юм уу одоо бараг шахуу. Тэгээ хүмүүсийг одоо тэр нэг нийтэд нийгэмд оруулах алхам бол байнга хийдэг байлаа шүү дээ тэр нэ. Одоо тэр нийтийн бүжиг зохион байгуулах замаар хүмүүсийг нийгэмтэйгээ харьцуулж байна. Иймэрхүү алхмуудыг бол төрөөс бол заавал хийх ёстой харагдаж байгаа. Миний хувьд бол. Тэгсэн тохиолдолд бол ялгаа бол харагдахгүй. Яг нэг явуулж байгаа төрийн бодлогын хүрээндээ бол харагдахгүй байна. За яг хотын хүмүүсийг гэхэд одоо амьдрах хөвчлийг одоо яаж өгөх юм байгаа. Тэгвэл энэ дээрс бол онцлогтой зүйлийг бол заавал ойлгох л ёстой. Амьдрахтай холбоотой. Бид нэр наад захын соёл гэхэд одоо хөдөө орон нутагт явж байгаад гал түлчээд гал түлсэн юугаа экологийн соёл гэдэг ойлголт байгаа шүү дээ. Гал түлсэн бол тухайн зүйлээ бол газар болж үлдээдэг ч юм уу. Тэ? Хөрсөнд ямар нэгэн хохирол учруулахгүй байдлаар бол галыг түлэх ч юм уу. Энэ бол соёлыг бол улс орнууд бол энийг ямар алхмаар хийдэг вэ гэх юм бол бүр цэцэрлэгийн наснаас ихсүүлэн төлөвшөх нас хүртэл бүгд нь сургаж өгдөг байхгүй нэг. Өөрөөр бас нөгөө талын соёлын энэ нэг элемент маань иргэн төр хоёрын хоорондын харилцааны гол үйлдэл болоод байгаа байхгүй юу? Энийгээрээ тулгуурлаж бид нар харьцах хэрэгтэй бол дараад байна шүү дээ. Энийг цаашаа та нар хөгжүүлэх хэрэгтэй гэдэг асуудал яригдчихэж байгаа. Хэдийгээр бид нар үндэсний соёл гэж ярьж байгаахан зэрэгцээгээр дэлхийн соёлтой бол давхцуулсан арга хэмжээ хийх хэрэгтэй. Сая нэг өнгөрсөн засгийн үед нэг асуудал гараад ирсэн уран зохиолын хичээлийг хаслаа гэдэг. Энэ нь самсаргүй зүйл гэж хийж байгаа алхам боловч хэрэг соёлыг бодит утгаар нь харах юм бол уран зохиол, утга зохиол тийм энүүгээр дамжуулан тухайн улсын соёлыг бид нар ойлгож авч байгаа. Харьцуулт их боломжтой болж байгаа. Тэгэхээр боловсрал өөрөө эцсийн зорилго нь бол энэ шүү дээ. Боловсрал. Өөрөө боловсралаар дамжуулж энэ системтэй тогтолцоо бий болно. Бүх шатны тогтолцоо. Тэгхгүйгээр одоо өнөөдөр нэг хүн яриад ч юм уу маргааш нэг хүн яриад энэ бол хэрэгжих боломжгүй л дээ. Ярина. Тэгж л харагдаад байна. Тэгээ яг сая тэр нэг боловсрал гэж ярьж байгаа дээр бас нэг юм яригдахад бид нөгөө соёлыг хэрэгцээ бид нар суур байдлаа гэж харж явж исэн болвол хийгдэж исэн боловсролын шинтгэлүүд бол бүгд өөрчлөлтгүй явах байсан юм. Бид нар суур болгож биш одоогийн төвшөндөө харагдаж байгаа нэг Кембрижийн боловсрол ч юм уу нэг өөр боловсрол ороод ирлээ шүү дээ. Хаанаас ч юм. Тэгээд дээрэс нь үндэсний суурьтай боловсрол тухайн өөр одоо жишээ нь Туркийн сургууль төгсөж байгаа ч юм уу те. Гэх мэтчлэн ингээд янз бүрийн соёлын элементүүдээр өөртөө шингээсэн хүмүүс гарч ирэх дахгаар чи эдгээр чинь өөрөө хоорондоо соёлынхаа хувьд бол харьцаж чадхаа болоод эхэлж байгаа байхгүй юу? Тийм. Өөр зан байдлыг үүсгээд байдаг. Ярилцаж чадхаа болоод эхэлнэ энэ маань. Тэгэхээр хэрэв бүх сургууль тэр суур Монголын үндэсний соёл ч гэдэг юм уу? Суур соёлыг бол тусгаж өгсөн тохиолдолд бол ийм асуудал бол гарахгүй байхгүй юу? Гол асуудал тийм л байна. Бид нар өөрсдөө заримдаа ярьдаг л да гадаадд төгссөн хүмүүс бол үнэхээр Монголын төвшөнд ажиллаж чадж байна, амьдарч чадах юм уу гэх мэтлийн юм. Үнэхээр тэр хүмүүсийг бол төлөвшөх үе дээр нь аваачаад өөр соёлд оруулсан хүн учраас амьдрахад шал өөр орчинд хүлээж авдаг. Буцаад адаптац болж энэ нийгэмд орохын тулд бол тэр хүнээс бол маш их төвчээр шаардна тэр хүмүүс. Тэгээ магадгүй ингээд янз янз интернетийн төвшин дээр харж байхад бол тэр эрх зүйн механизмын юмыг бол тусгах ёстой юмнууд бол яригддаг л да.
Эндээс цаашаа Монголд ирэнгүүт ийм буруу байна. Энэ зөв байна гэж янз янз санаа өгдөг байхгүй. Гэтэл тэр улс болгоны соёл төр тулгуурлагдсан өн удаан жилийн туршид хөвшөд ирсэн хууль зүйн соёлыг Монголд шууд буулгах бол өөрөө аюултай үр дагавар авчираад байгаа байхгүй. Бид нар тэрэнд хүрэхийн тулд нэг өдөр тутам юу хийж явж исэн гэдгээ мэдхгүйгээр хүрэх гээд байна шүү дээ. Зарим нэг нь бол маш их тийм цус хөлсөөр бүтсэн байгаа тэр соёл хүрэхийн тулд. Гэх мэтлэн ийм нэг ялгаатай юмнууд бол гарч ирээд байгаа. Энэ дээрс хууль зүйн шинжилгээ ухааны талаасаа биднэрт нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй байгаа. Тэр нь болохоор жам ёсны эрх зүйгээсээ бид нар норматив хэмжлүү шилжихдээ бид нар энэ соёлтой холбоотой асуудлыг бид нар яаж авч явах вэ гэдгийг одоо хараад байгаа. Биднэрт хууль зүйн шинжилгээ ухааны талаасаа байнга. Тэр нь яаж ийм гэх юм бол уламжлалт байдлын ёс заншлын хэмжээгээ бид нар хэм хэмжээд хэлбэр шилжүүлэх гээд байна шүү дээ. Хуульчилсан хэмжээлөө шилжүүлэх гээд байна шүү дээ. Гэхдээ соёлын талаа бид нар яаж харах вэ гэдгээ бодох хэрэгтэй байна. Соёл иргэншил бол устж бий болсон тухай бол юу вэ? Соёл иргэншлийн онол дээр бол байдیں۔ Соёл иргэншил нь шүү дээ. Иргэншил нь тухайн үндэст нь тэр чигтээ өөрийнхөө соёлын хамтаар мөхөж үгүй болоод дараа нь шинэ соёл иргэншил үүсгэх гэж ойлголт байдаг. А соёл бол өөрөө бол тийм биш. Соёл бол соёл иргэншлийнхаа дотроо бол жижиг зүйл нь болж өгж байгаа шүү бүр. Соёл иргэншил бол одоо өнөөдрийн соёл иргэншил бол мэдээллийн 90 буюу соёл иргэншлийн бол шал өөр төвшөнд очсон байна. Энэ соёл иргэншлийн доторх соёл гэдэг элемент бол ёс суртахуун, хууль гэх мэтлийн элементүүдээс ялгаатай ойлголтоор соёлоороо үлдэж байгаа. Тэгэхэд энэ бол одоо устж үгүй болно гэхээс илүүгээр өөрчлөлт орж байгаа. Дандаа өөрчлөлт орж байна. Энийг буруу зөв гэж үзэхэд бол маш сонирхолтой л байгаа юм да. За одоо жишээ нь юун дээр цагаан сар дээр бол нэг асуудал яригддаг л да. Одоо цагаан сарыг одоо хүмүүс бол янз янзаар тэмдэглэдэг. Зарим нь болохоор цагаан эдээ заавал тавих ёстой, зарим нь одоо тавгийн эдээгээ юу байх ёстой юм чинь янз янзын тийм соёлын элемент байдаг л да. Тэгээд чихэр одоо тавьж ёсгүй, тавих ёстой ч гэдэг юм уу тий. Тэр нь бол өөрөө зарим үедээ гарч ирэн, зарим үедээ байхгүй болно. Гэх мэтлийн говьсал өөрчлөгдөж яваад. Гэхдээ энд ганц нөлөөлдөг зүйл маань бол хууль эрх зүйн орчин л байгаа. Соёлыг түгээн дэлгэрүүлэхтэй холбоотойгоо төрөөс бол явуулж исэн хамгийн том алхмын нэг бол өмнөх 1990 он хүртэл социалист үзэл сурталыг бол гол шалгуураа болгож соёлд бол хандж исэн нэг алхам бий. Хамгийн том алхам. За орчин цагт бол бид нэр олон ургалч үзэл хүмүүсийг одоо яаж хувцас өмсөх гэдэг нь соёлын цензур гэхээсээ илүүгээр хувь хүний эрх талаас нь бол хараад яваад байгаа юм л да энэ дээрс. За харин үндэсний соёл гэдэг утга талаас харвал үүнийг бол төрөөс бол илүү дэмжлэг үзүүлж авч явна уу гэхээс биш. Энийг бол хориглож болохгүй. Тэр соёлын бол хэрэгтэй элемент нь Монгол юунд орж шингэж л байгаа байхгүй бидний үйл ажил амьдралд. Зарим нь бол одоо сайн чанартай зүйл байж байгаа, зарим нь нөгөө тэр утгаар нь л ойлгож байна. Олон сайн мэдээлэл биднээр төрөж юм, биеийн эрхийг хамгаалагч хүн байна, соёлын эрх, байгалийн эрхийг хамгаалах, хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон жил ажилласан. Ингээд лекц уншиж байгаа учраас нэг асуулт байна. За нүүрийн хүний эрхийн төр соёлын тухай конвенцэд Монгол улс нэгдэж орсон тухай сая ойлголоо. Дотоодын хууль тогтоомжинд хэр тусгаж өгсөн бэ? Энэ талаар таны бодлыг сонсъё. Дотоодын хууль тогтоомж дээр гол хуулийн төрөн бий хийсэн соёлын тухай хууль гэж байгаа. 1996 оны соёлын тухай хууль. Мөн төрөөс баримтлах соёлын бодлого гэж байгаа. Энэ дээр мөн конвенцэд орсон зүйл дотор хамгийн сүүлд одоо эрх зүйн баримтчиг болж гарсан соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөр гэдэг нэг гол баримтчиг бол байгаа. Энэ дээр болохоор одоо эдийн засаг талаасаа соёлыг юу гэж ойлгох вэ гэдгийг бол соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөр бол өөрөө гол зарчмаа олгож авч явсан. Тэгээд соёлыг цааш хөгжүүлэхэд бол төр болон хувийн хвшлийн хоорондын харилцаа хэрхэн явагдах ёстой юм гэсэн асуудал бол яригдчихэж байгаа. Олон улсын механизмыг бол бид нар бол түрүүн ярьлаа шүү дээ. Олон улсын механизм, дотоодын механизм бол хүний эрхийг хамгаалах сэргийлэхтэй холбоотой л гарч байгаа баримтчгүүд шүү дээ. Би яагаад гол юу болгож яриад байсан тэр гол суурэ яриад байгаа нь болохоор энэ механизм хичнээн сайн байж болно.
хэрэгжиж болно. Гэтэл дотоод дээр хэрэгжиж байгаа суурь маань, соёлын суурь маань өөрөө яг бодит байдлаар харагдахгүй байгаа даа л та. Соёл гэдэг ойлголт нь. Тэгхгүйгээс болоод хууль маань тэрэндээ хурж үйлчиж чадахгүй, иргэд маань энэ эрхийг хэрэгжүүлэх боломжгүй харагдаад байгаа гэсэн юм яригдаж байна. Хамгаалъя гэхэд бол үннийг хэлэхэд хит том юм шиг юм болоод яваад байгаа байхгүй юу энэ дээрээс. Та байгаль орчны хамгаалагч гээд асуудал яригдж байна те. Тэгэхэд би одоо жишээ нь соёлын өвтэй холбоотой гэхэд байгалийн үеийг хамгаалах тухай конвенц бол байгаа шүү дээ. Бид нар энэ асуудлыг соёлын үеийн тухай хууль дээр, соёлын үеийг хамгаалах тухай хууль дээр бол байгаа Монгол Улсын. Соёлын үеийг хамгаалах тухай хууль дээр гэхэд бол энэ байгалийн тогтоц болон түүхтэй холбоотой газрыг соёлын өв тооцно гэдэг залбирал байгаа. Үүнийг бол хамгаалах, төрөөс хамгаалах үүрэгтэй гэдэг. Мөн энэ соёлын өв түүхийн энэ тогтоц газруудыг бол хин хамгийн сайн мэддэг хүмүүс вэ гэх юм бол тухайн оронд байх соёлын үеийн мэрэгжилтэн гэдгийг юг оронтойг өнгөрсөн 14 онд сум болгонд бол суулгаж өгсөн байна. Энэ хүмүүс бол энэ орон нутагтаа асуудлаа шийдэх болон аял жуулчлалын мэрэгжилтэнгээр бол давхар ажиллаж байгаа. За баярлалаа. Дараагийн нэг асуудал. Энэ одоо дэлхий дээр соёлын үеийг хамгаалах асуудал болоосын асуудал болж Монгол улсад 2009 оноос эхлээд Америкийн нэгдсэн улсын эрчим сайдын яамнаас соёлын үеийг хамгаалах V-Grant project гэдгийг зарлж явуулдаг. Энэ Монгол улс нэг удаа шалгарсан. Эхнийх нь бол амар хэсгийн хийдийг хамгаалах тухай асуудал байсан. Энэ бол одоо дэлхийн өвд бүртгэгдсэн. Тэгээд бид нар цөм одоо тэр амар хэсгийн хийдийг очиж үзсэн. Энэ хамгаалалт бол бас үрдэнгүй зүйлүүд ажиглагдсан. Ихэнх юмнуудын суурь бохроо болсон, өмнөх хамгаалалтуудын будаг эднэр даграагүй. Тэгээд дээр нь бас одоо модон оноход бэлэн болсон багнууд нь муудсан ийм их зүйлүүд ажиглагдаж байна лээ. Тэгээд бид нар юу гэж харсан бэ гэхээр энэ соёлын үеийг хамгаалж байгаа улсуудын ерөнхий мэдлэг нь нөгөө стандартад нийцэх байгаа мэн гэсэн зөвлөлтийг хийсэн. Тэгээд одоо бас нэг зүйлийг анхаарахад энэ сүм хийд энэ төв тусгажийн зөвлөлтийг соёлын үеийг хамгаалах хуулинд тусгаж гинөө байгалийн үеийг хамгаалах хуулинд тусгаж тэрийг зохицуулж гинөө хууль зүйн зохицуулалтаар Соёлын үеийг хамгаалах тухай. За ойлголоо. За баярлалаа. Энэ өөр Монголын нэг соёлтой байсан шүү дээ өөрөө нь. Тэгээд өөр Монгол хятадтай харьяа болсон. Түрүү ярьсан бол хятад Монгол хоёр өөр соёлтой гэж ярьсан. Тэгээ өөр Монгол одоо хятадтай харьяалтай гэж байгаа. Хятадын соёл гэж байгаа. Тэгээд Монгол хятадтай гэдэг. Ихэд соёлын талаар одоо Монголын соёл гэж байгаа хөө хятадын соёл гэж байгаа. Тэгэхээр нэг соёлыг яриад байгаа нь улс орноос ялгаатай юм харагдаад байна шүү дээ. Нэг талаараа бид нар хэлээдсэн үндэстний эрх байгаад байна гэдэг нь Монгол үндэстэн гэдэг талынх нь соёл байхгүй. Үндэстэн гэдэг. Бид нар дээр бол ямар асуудал наад асуудал бол төрийн түвшинд бол гарч ирж ирсэн юм. Тэр нь яаж ирсэн гэхээр Хятадд Монгол улсын соёлын төвийг байгуулъя гэхэд Хятад улс бол татгалцсан байна. Юу гэж татгалцж байна гэх юм бол энэ соёл чинь манай нутаг дээр байгаа соёл. Хятадын зүгээс тийм алхам тавьж байгаа байхгүй энэ маань бол зөвхөн тусгаар тогтнолын юунд нөлөөлөхүйс байдлаар харагдуулж. Манай дээр ийм соёл диктатургүй байж хахад ийм соёлын төв Монголын соёлын төвийг байгуулах шаардлагагүй. Асуудал гаргаж байгаа. Тэгээ ерөнхийдөө тийм асуудал гаргаж байгаа байхгүй юм бас. Тэгээд давхцсан соёлтой байдаг учраас энэ дээрээс маш олон асуудлууд гарч ирдэг. Одоо ЮНЕСКОд бол соёлын үеийг бүртгэл хийгддэг шүү дээ. Янз бүрийн бүртгэл хийгддэг. Тэгэхэд тэр бүртгэл хийгдэхэд чинь Хятад Монгол хоёр дээр хоёулын дээр нь энэ соёл хоёулаа байждаг. Хин төрүүлж бүртгэснээр бүртгэл нь явагдаж байгаа жишээ. Монгол үндэстний хувьд аваад үзэхэд үннийг хэлэхэд Оросын холбооны улсад ч гэсэн Монгол үндэстэн угсаат монголчуудаа эдчлэхэн хэл соёлтой хүмүүс байж байна. Хятадын нутаг дээр байж байна. Энэ нутаг дээр хэрэгжиж байгаа Монгол үндэстний соёл нь багхгүй юу тэр нь. Хятад улс дахь Монгол үндэстний соёл. За тэгээд аливаа бүхэн цаг хугацаагаар хэмжигдэж тийм ээ. Бас бид бас санал хэлцүүлгээр нэгэн бас цаг хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр хүн одоо соёлын ашиглалтын леж маань бас сонирхолтой болж энэ хүрэлцээрсэн та бүгдээр нь соёлын тал бас бус хүрнэ. Тодорхой үзэл бодол байр суурийг өгч цаашдаа магадгүй одоо судалж шинжлэх тэр одоо урам зориг сэтэл хүмүүлийг өгсөн байх гэж бодож байна.
За манай илтгэгч доктор Амар Баярын хэлсэн тийм ээ одоо соёлын дадлал, соёлын байгууллага, соёлын одоо их зүүн зохицуулалтын асуудал ерөөсөн Монгол улсад бол байхгүй буюу одоо энэ их шатндаа байгаа. Тэр нь бид бүгдийг танил хаашаа уншиж судлах бас эргцүүлэн бодох маш их тийм том орон зай байгаа юм байна гэдгийг бас өнөөдрийн товчхон уулзалт хэлцүүлэг лекцээс хамаас бид хүн ойлголоо гэж бодож байна. Тэгэхээр та бүгдийг бас дараа нь өөрсдийнхөө одоо үйл ажиллагааны явцад эдгээр шинжилгээ судалгааны ажлын явцдаас энэ чиглэлийн асуудлыг анхаарч бас нөгөө талаас хүний эрхийн асуудалтай холбож бас авч үзээсэй гэж хүсэж байна. Тийм учраас одоо миний төвчнөр энэ бидний ярьсан асуудлаас нэгэн дүгнэлт хийхэд бас хараахан их боломжгүй тийм ээ. Тийм хөргөн хүрээний асуудлыг хамруулаад янз янзын байр суурь бас гарсныг бас энэ тохон хэмжиж хэлье. За тэгээд өнөөдрийн соёлыг ашигласан лекцийг бас бидэнд уншиж өөрийнхөө хөгжил бодол судалгааны ажлын үр дүнээс танилцуулсан одоо хуульч доктор Амар Баяр танд бас баярлаж ажлын одоо өндөр амжилт хүсье. Мөн одоо энд бас хэлцүүлэх маяг төдөө оролцож байр суурь сандаа илэрхийлж асуудал суусан ялангуяа энэ хуулийн нийгмийн их зүүн 200-аас 217 дамжааны оюутнуудаа бас баярлалаа. Тэгээд та бүхэн бас нэгдэм судалгааны ажилчин өндөр амжилт хүсье. За мөн одоо энд бас хүрэлцэн ирсэн бүгд боловч бас тийм ээ дуугүй байх хэрэг семинарын үзэл бодлоо нууцлах хэрэгээ бас хэрэгжүүлсэн та бүхэнд бас баярлалаа. Тэгээд цаашаа энэ бас судалгаа хийх хэрэгтэй. За ингэж ихэнхдээ хүний эрхийн үндэсний комиссоос бас хамгийн сүүлд гаргасан ном бүтээлүүдийн дээжийг бас өргөж байгаа хүлээж авна уу.